Нийтийн эрхийг хамгаалах холбоо төрийн бус байгууллагаас төрийн бодлого ба нийтийн эрх сэдэв нээлттэй хилцүүлгийг Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим зохион байгуулж байгаа юм а. Нийтийн эрхийг хамгаалах холбоо төрийн бус байгууллага байгуулагдсан цагаасаа хойш янз бүрийн байдлаар эрх ашиг нь зөрчигдсөн иргэдэд хуульцсан үн төлбөрийн зөвлөгөө мэдээлэл өгч тусламж үзүүлэн ажиллаж олон иргэний амьдралтай холбоотой асуудлыг шийдээд байгаа юм а. Холбооны хуулийн зөвлөх хуульч өмгөөлөгч Ганхүүгийн Батбаяр болон хуульчдын баг ард түмний эрх ашиг улс орны тусгаар тогтнол аюулгүй байдал газар нутгийн маргаантай хэд хэдэн асуудлууд дээр шүүхийн маргаа үүсгэж улмаар удаа дараалан амжилт гаргаад байгаа юм а. Тухайлбал ноён ууланд орших гацууртын ордыг эзэмшиж байгаа Синтерэг оволтын ашиглалтын дөрвөл лицензийг хүчингүй болгуулахаар цагиргааны иргэн шүүхэд хэрэг үүсгэсэн маргалдаж байгаа гэдгийг хэлж байгаа юм а. Мөн өнөөдөр форумын асуудлаар халахгүй чөлөөтөөс автотехник худалдаа эрхлэгчдийн нүүлэн шилжүүлэх асуудал мөн гэр хорооллын дахин төлөлттэй холбоотой хэд хэдэн асуудлуудыг хөндөж байгаа юм а. Өнөөдөр нийт эрхийг хамгаалах холбооноос маань төрийн бодлого ба нийт эрх гэсэн сэдвтэй форумыг зохион байгуулж байна. Энэ форумын асуудлаар манайх хэлэлцэх асуудал маань 3 асуудал байгаа. Энэ гэр орооллын дахин төлөлтийн орчин, тэгээд авцахуудын нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой асуудал, мөн нүүдийн шинжлэгдсэн хуулийн тухай асуудал гэсэн нийгэмд бол нэлээд тулгамдаад байгаа энэ асуудлаар нийт эрхийг хамгаалах холбоонд маань маш олон иргэд бидэнд ийм хэцүү байна, бидний эрх ашиг хөндөгдөд байна гэж хандсан учраас бид нар энэ дээр бас нэлээд судалгаа хийсэн. Жишээлбэл гэр орооллын дахин төлөлт гэхэд бид нар бүх дүүргүүдээр явж хороодуудтай уулзаж яг амьдрал дээр нь очиж танилцсан байгаа. Ингээд энэ ажлынхаа судалгааныхаа хүрээнд бид нар ер нь бол энэ 3 асуудлаар нийгэмд бол зөв ойлголтыг өгөх ёстой юм байна. Энэ дээр нэг эрх мэдэлтэй шийдвэр гарах төвшнийх нь хүмүүсийн ураад иргэдийг оролцуулаад ингээд нээлттэй хилцүүлэг хийх нь зүйтэй юм а гэсэн хүсэл эрмэлзлээр энэ форум хилцүүлгээ зохион байгуулж байна. За тэгэхээр дахин төлөлтөнд энэ 100 айлын байрыг оруулна гэж яриад 7-8 жил болж. Тэгээ энэ хотын Аз иргэлийн газар байрлаж байгаа байр. Гэтэл хотын захар айлууд хашаа байшингаа солиод боловсон соёлт орон суусанд ороод байхад Аз иргэлийн газар байгаа энэ 100 айлын байр бол 40 жил болсон. Гадаа нийтийн жорлонтой хөрсний бохирдолд их би зассан зүйлээ гадаа хасгаад тэнд гол дунд нь цэцэрлэг байдаг. Олон 200 тооны хүүхдүүдтэй цэцэрлэг байдаг. Тэдний эрүүл мэндэд тэр орсон суугчдад ноцтой муугаар нөлөөж байна. За энэ ажлыг хариуцсан гигээс өгөх бол маш хариуцлагагүй ажил. 8 жил болоход анх 8 жилийн өмнө хотын дарга мөнгөөр тавьжсэн. Тэрнээс хойш юу ч баригдсан байхгүй усан нүхнээс. Бүр сүүлийн үед өөр газрын компаниуд дайрч ороод дураараа энэ сөөхөн хоёртой хуулдаж барилга барьдаг болсон. 2 ширхэг 16 давхар барилга босчоод байна. Тэгээ орсон суугч хохироод бүр хогон дээр дэрэлж унтчихжээ шүү дээ. Ийхүү нийт эрхийг хамгаалах холбооноос явуулж байгаа томоохон акцууд маш том үр дүндурч ард иргэдийн талд шийдвэрүүд гарч байгаа нь маш том урам зориг нийгэмд болж байгаа юм а. Тийм учраас хэдэн мянган иргэний эрүүл аюулгүй орчинд амьдрах өмчөнд халтаад байгаа гэр хороолол дахин төлөлтийн ажлын иргэн тойрондох асуудлууд жижиг худалдаа наймаа эрхлэгчдэд дарамт тушруулаад байгаа нэмийн уртгийн албан татврын хуулийн зарим зүйл заалтад нэмэлт өөрчлөлт оруулах үүднээс эдгээр асуудал холбоодоо шийдвэр гаргах түвшний албан тушаалтанд иргэдийн оролцуулсан нээлттэй хэлэлцүүлгийг зүйтэй гэж үзсний үр дүнд өнөөдөр энэхүү нээлттэй хэлэлцүүлгийг хийж байгаа юм а. Өнөөдрийн форумаас талууд нэгдсэн байр суурьнд хүрнэ гэдэгт итгэлтэй байгаа юм. Нийтийн эрхийг хамгаалах холбоо хуулийн хүрээнд боломжтой бүх ажлыг дараатаагаар хийх болно гэдгээ мэдэгдэж байгаа юм а. Өдрийн тойрд уян мэдээллээ.